За сайн байна уу? Хүн шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн маягтын А хэсэг буюу харилцаа хамааралтай этгээдийн татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл хэсгийн 2 дугаар хэсэг болох харилцаа хамааралтай этгээдийн мэдээлэл хэсгийг хэрхэн бөглөх талаар та бүхэндээ заавар зөвлөмжийг өгье. Та мэдээ хэсэг рүү дарж орон 2 дахь хэсэг буюу харилцаа хамааралтай этгээдийн талаарх мэдээлэл рүү дарж орон эхлээд татвар төлөгчийн дугаар хэсэг буюу татвар төлөгчийн регистрийг бичнэ. 2 дугаар баганд татвар төлөгчийн нэрийг бичих ёстой байгаа. Хэрвээ Монгол улсад барилдаггүй тохиолдолд тухайн оноос нь нэрийг англи хэлээр бичих ёстой. За 3, 4, 5, 8, 9 дугаар багнад та харилцаа хамааралтай этгээдийн төрөл, хэлбэр, харилцаа хамаарлын оролцоо, татвар төлөгчийн ангилал, байнгын татвар төлөгчөөр бүртгэгдсэн улсын нэрийг тогтмол мэдээлэлээс харгалзах кодыг сонгоно. За 6 дугаар баганд шууд эзэмшиж буй хувьцаа, хувь оролцооны хэмжээг хувиар, шууд бус оролцооны хэмжээг татврын ерхий хуулийн 27-гийн 3 дахь хэсэг заасны дагуу тодорхойлон хувиар тус илэрхийлэн бичнэ. За 7 дугаар багнад эзэмшиж буй хувьцааны энгийн болон давуу эрхийн хувьцааны саналын эрхийн нийлбэр дүнг хувиар илэрхийлэн бичнэ. За 10 дугаар багнад үйл ажиллагааны чиглэлийг бичих ёстой байна. Эдийн засгийн салбарын ангиллалын нэрийг бичнэ. Хэрвээ Монгол улсад барилдаггүй тохиолдолд тухайн бус нутагт мөрдөгдөг салбарын ангиллалын кодыг бичих ёстой байна. 11 дугаар багнад та улсын бүртгэгд бүртгэгдсэн хаягийн байршлыг бичих ёстой. Хэрвээ Монгол улсад барилдаггүй тохиолдолд Орос шугц улсад байрлах хаягийг бичнэ. Хүн шилжилтийн тайлан бол харилцаа хамааралтай этгээдтэй хийсэн ажил гүйцэтгэлийг баримтжуулах тайлан юм.